За их мэдээ үргэлжилж байна. Улс төрчийн гадаадын офшор бүсэд бүртгэлтэй компанид хувьцаа эзэмшихийг хориглосон хууль Монголд байдаггүй. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сэтгүүлч Төгс Жаргал бэлтгэснийг одоо танд үзүүлэх гэж байна. Төрийн болон улс төрийн албан тушаалтан хөрөнгө оруулалгоо шударгаар бүрдүүлж чадсан эсхийг хянах зорилгоор хөрөнгө оруулалтын мэдүүлгийг 2007 оноос хойш альва нэг хууль шийдвэрт ашиг сонирхлыг гүйцэтгүүлэхээс сэргийлэх зорилгоор хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг 2012 оноос хойш авч байна. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтны мэдүүлгийг авилгатай тэмцэх газар, аймаг, нийслэлийн засаг даргын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэдийн хурлын ажлын алба авдаг. Нийслэлийн засаг дарга Баттуулийн хүү чулуудын офшор бүсэд бүртгэлтэй компанид хувьцаа эзэмшдэгэ гэж Panama Papers зарласан. Тэгэхээр Баттуул дарга энэ тухайга хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ бичиж иргэдийн хурлын ажлын албанд мэдүүлсэн байх ёстой. Panama Papers-ийн дэлгэсэн жагсаалтад Харьяун овогтой Бом Эрдэнэ гэдэг монгол хүн офшор бүсийн 4 компанид хувьцаа эзэмшдэг гэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Харьяун овогтой Бом Эрдэнэ авилгатай тэмцэх газарт 2015 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгээ гаргаж өгснөөс харвал тэрээр Panama Papers-ийн нэрлсэн компаниудад хувьцаа эзэмшдэгэ бичээг байна. Харин Дойдо, Умбаншим, Эрвс Security гэсэн 3 компанид л хувьцаа эзэмшдэгэ гэж мэдүүлсэн байна. Авилгатай тэмцэх газар хүлээн авсан хөрөнгө оруулалтын мэдүүлгүүдийнхээ ердөө 1% нягтлж 99%-ыг нь өнгөрсөн жил шалгаагүй байна. Энэ бол хөрөнгө оруулалтын мэдүүлэг үнэн байх тухай ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг хэлж байна. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн нэг зарчим байдаг. Юугвал хэрвээ төрийн алба башиж байгаа бол өөрөөр нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа альва хувь хүмүүс бол юун тэргуунд нийтийн буюу улс орныхаа эрх ашигыг өөрөөр ард иргэдийнхаа эрх ашигыг нэн төрөнд тавих ёстой. Тийм ч учраас офшор данс юм уу гадаадад данстай юм уу байхыг бол хувь хүмүүс иргэнд ялангуяа бизнес хувийн хвшлийнхэнд бол хоригддгүй, хязгаарлагдгүй. Харин бусад улс орнуудад улс төрчид тэр тусмаа төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан тушаалтнуудад бол эсвэл хоригддог. 2014 онд ч мөн хөрөнгө оруулалтын мэдүүлгийн 1% буюу 450-ыг нь авилгатай тэмцэх газар шалгажээ. Тэгэхээр офшор данстай байхыг хориглосон зүйл Монголд байхгүй. Тухайн бүсэд хувьцаа эзэмшигч гэдгээ хөрөнгө оруулалтын мэдүүлэг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ тусгаагүй байлаагээд түүнийг нь олж илрүүлээд гаргаад ирсэнд нь хариуцлага тооцох систем ажиллахгүй байгааг шүүмжилж байлаа. Иргэд олон бизнесмэнүүд офшор бүсэд хувьцаа эзэмшихийг зөвшөөрч болно. Харин төрийн өндөр албан тушаалтнуудыг офшор бүсэд хувьцаа эзэмшигч байхыг хориглох шалтгааныг ингэж тайлбарлалаа. Ерөнхийдөө бол хяналт шалгалт баг байхгүй байх гэж хэлж болохоор байгаа байхгүй. 2015 онд нийтдээ 523 мэдүүлэгт шалгалт хийсэн байгаа. Тэгэхээр энэ нь бол нийтдээ 38 мянга гаруй байгаа шүү дээ. 38422 төрийн албан тушаалтан бол мэдүүлгээ өгч байгаа. Тэгэхээр 1.3% л байгаа байхгүй юу? 285 зөрчил илэрсэн байгаа юм л да. Одоо юу гэдгийг 523-ыг шалгаад үзчихлээ. Тэрэн дотор бол 285 хүн бол зөрчилтэй байна гэд гараад ирж байгаа байхгүй 15 оны тоо баримтыг харахад тий. Гэтэл энэ нь 92% нь ямар хариуцлага хүлээлгэж байна гэдгээр анхааруулж сануулсан байна. Тэгээд за ямар зөрчил байсан бэ гэж зүгээр яг чанарын хувьд нь хаваад үзэх юм бол 34% нь болохоор мартсан гэсэн. Одоо юу гэдгийг эд хөрөнгөө мэдүүлэхээ мартсан. Тэгээ одоо жишээл офшор данстай байсан бол тэрийг мэдүүлэхээ мартсан байлээ гэж бодоход надад өгж байгаа одоо хариуцлага бол тий шанс нь бол ерөнхийдөө сануулга аваад би ингээд мултраа явчих болно гэсэн ийм л байдал статистикээс харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нэр өөрчлөх нэгдүгээрт бол хамгийн түрүүнд хянах шалгалт хийж байгаа арга барил тоогоо одоо өндөрсгөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол хүлээлгэх хариуцлагаа бол яхахгүй өндөржүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Авилгатай тэмцэх газрын вебсайтад төрийн өндөр албан тушаалтнуудын сүүлийн 5 жилийн мэдүүлгийг нийтэлжээ. Харин хувийн ашиг сонирхлын мэдүүлэг олон нийтэд ил нийтлэгддэггүй, хүсвэл бичиг цаасаа бүрдүүлээд шалтгаанаа тайлбарлаж чадвал иргэдэд өгдөг. Эглээ мэдээ Төгс Жаргал Баяр Жаргалнаар сурвалжллаа.